Шарлага охин басан Санаас ханаа за наадмын ирдэ цувралын маань бас нэгэн агуулга болох за наадмын эдийн засгийн тухай нэвтрүүлэг маань эхэлж байна. За наадам сайхан болсноор малчтын сэтгэл тэнийдэг төдийгүй за наадам нь малчтынхаа эдийн засаг орлого бүтээхийн боломжийг хангаж байгаа байна. Жишээ нь за хараад багийн наадам гэхээр за наадмынхаа дэмжээний хажуу талд иймэрхүү за нүүдлийн ресторан, хоол хүнс, ховшил сонор зарах ийм одоо худалдааны хэсгийг гаргаж байгаа юм байна. Энэ нь одоо зөвхөн багийнхаа малчтад зориулсан ийм хэсэг байгаа юм байна. За тэгэхээр энэ сайхан наадмын дэвжээ за мөн энэ одоо худалдааны энэ бүсийг хангаж байгаа одоо талбай газраар хангаж байгаа нэгэн сайхан малчны Монгол гэрд бид нэр орж тэр бүтэд танилцъя. Одоо манай гачааны найр бол гоё осоо. Энэ удааны найрч бас их өргөө өвчөөгөр дангар агаар бас гоё таарлаа. Тэгэхээр одоо маймаа аралж авсан арвин ирсэн гаднаас манай дотрын маймат айлууд хийж ингээд манай энэ хийдгээ хоолнгөр орлого зүгээр малчд бас жоохон өдөр сөрөөхөн бараа урттай гоё байна багтаа авч чинь. Ингээд нутгийнхаа малын махыг ингээд шордог болгож зарж байгаа мөн цайхан өөрийн гэсэн урайтай нэг газар байгаа юм байна. Бид нэр очиж харцгаая. Сонирхцгаая. Энийг та ороод зарж байгаа. Тийм. Нэг сурадлаа гэж хэлдэг нөө. За самэн уу. Таны алдар хэлээ. Хасаа гэдэг. Шолоохон нутагтай. Данийн хүмүүсийн дундаас ингээд та онцгойлохоор ингээд өөрөө гоё урайтай ингээд зарж байгаа юм. Би өнийг өнөөдөр 4 дугаар жил болж байна. Тэгээд яг өн баримтаагаараа өн одоогийн өн баримтаараа тэгээд нэг батлаа тэгээд одоо юу шилэн да яг тийм өлтөө байсан байхгүй. Миний дандаа хонь өгөх юм аха өөр юу ч байхгүй. Одоо хоньны дотор юм хоньны бүр хоньны мах өгөх юм аха. Одоо өөр хайр юм байхгүй. Тэгээд өнөөдөр том бол одоо шилэн номсон. Тэгээд хоньны махан шил номсон өөр хайр юм байхгүй. Одоо одоо ямар шиг газруудаар зардаг вэ? Нэр, овоо нэр, наадам долоордоо бунаасан гараа ишгтэй тэгээд одоо угсууд би олонхийдөө өнөөдрөөс бол өөрөө хаатнаар уншиж идэг. Тэгээд өдрөдөр уушаад хоолой яах муу болсон. 제가 암시가 이거 다 오러 오셨죠. 거기 오러 오셨던 누구 주고. 전창로 오셨죠. За одоо яг ингэж өөрийнхөө ураагийг ингэж бид нарт уншиж үзүүлэх гэж байгаа. Шарлага охин басан